хүний амаараа одоо 10 удаа амьсгалсан хамраараа нэг гүйцэд амьсгалтай тэнцдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хамраараа нэг гүйцэд ингээ амьсгаа аваад уушг руу агаарын хүчил төрөгч орох амаараа яах нь 10 удаа гэж 10 удаа амьсгалтай тэнцдэг байх нь. Тэгэхээр яах нь хүн хамраа амьсгал чөлөөтэй байж хамраараа амьсгалах нь яах нь чухал байх нь архаг толгой хөвдөлт үүсдэг. Архаг хамар битүүрэлтэй хамрын таславчийн морилтаас ч юм уу ерөнхийдөө хамар архаг битүүрэлтэй ингээ яваад байгаа хүмүүс ерөнхийдөө хүчил төрөгч архаг дутагдал үүсдэг. Тэгээ ерөнхийдөө архаг толгой хөвдөлт үүсдэг нэгдүгээрт. За хоёрдугаарт нь хүчил төрөгчийн хангамж дутагдaltaй байгаа учраас зүрхэндээ ачаал өгöd эхэлдэг. Зүрх дэлсэг ч юм уу зүрхэндээ ачаал өгöd эхэлдэг. Мөн одоо хамар битүү байснаар болоод нөгөө чихэнд өвддөг өрслийн процессууд үүсдэг. Одоо чих хамар битүүрэлтэй талын чих өвдөх ч юм уу. За хамар битүүрэлтэй байснаас болоод одоо бидний синусит гэж нэрлэдэг шүү дээ. Хуучнаар манайхан болохоор гамрит үүсэх. За тэгээ хамар байнга битүү байгаад амьсгалын дутагдaltaй яваад байх юм бол